цуврал номлол дээр явж байгаа. Зөвхөн 1-р бүлгээ бүгдээрээ ярилцсан байгаа. Одоо ямар ч тааш байсан. Өнөөдөр 2-р бүлгийн эхний 10 ишлэлийг бүгдээрээ хамтдаа ярилцсан. Ерөнхийдөө Галаат ном бол сайн мэдээний тухай. Есүс Христийн сайн мэдээ гэж яг юу вэ? Ямар сайн мэдээ би тунхагласан юм бэ гэдэг тухайга энэ ч одоо Паул Галаатын одоо итгэгч нарт хэлхийг хүсэж байгаа. Ингэж хэлэхдээ эхний 2 бүлэгтээ Паул юуны тухай ярьсан бэ гэхлээр өөрийнхөө аяллаа тухай ярьсан баг. Өөрийнхөө сайн мэдээний аяллаа тухай. Яаж энэ Галаат нутгийнханд ирж тийм ээ сайн мэдээ би тунхагласан юм бэ гэдэг энэ одоо аяллахын тухай ерөнхийдөө ярьсан байдаг. Яг л нэг хүний одоо имэйлийг уншиж байгаа юм шиг. За сүүлийн үе залуучууд имэйл энтер бүр хэрэглэхгүй болсон байж магадгүй. WhatsApp ч юм уу тийм ээ нэлээд урт бичсэн одоо сошиал медиа дээр бичсэн юмыг нь уншиж байгаа юм шиг. Хаашаа очиод хаашаа явсан бэ? Би тэнцээ тэгээ яг юу хийсэн бэ? Яг юу ярьсан бэ гэдэг тухайга Паул бичсэн эхний 2 бүлэг байгаа. Тэр 2-р бүлгийнхаа хамгийн эхний одоо 10 ишлэгийг бид өнөөдөр уншина. Тэгээд энүүгээр бид нэр ярилцах нэг чухал зүйл байгаа. Галаат номлол дээр тэргүй сайн мэдээний тухай ярьж байгаа. Бид нар дахиад нөгөө юм дахиад давтаал ингээд яриад ах юм шиг тийм ээ сонсогдож магадгүй. Гэхдээ ер нь бол тийм ээ сайн сурах, сайн ойлгохын нэг чухал зүйл бол давтах шүү дээ тийм ээ. Тийм болохоор магадгүй Паул өөрийнхөө энэ захидал дээр хүртэлтэй тодорхой зүйлсийг маш олон удаа ингэж давтсан. Ялангуяа сайн мэдээний тухай ярихдаа маш олон давталттай хэлсэн байгаа. Тэгээ өнөөдөр бүгдээрээ яг энэ хэсэг дээр сайн мэдээгээ бид нар сайн сонсохын тулд ер нь яах ёстой юм бэ? Жишээлбэл Монгол чуулган бүгдээрээ монголчуудтай сайн мэдээ тунхаглаад тэгээд монгол хүмүүс сайн мэдээг үнэхээр сайн ойлгож мэдэх тэрийг яг зүрх сэтгэлдээ хүлээж авах тэгээд тэрүүгээр амьдрах тэхийн тулд бид нар яг яах ёстой юм гэдэг талаас нь бүгдээрээ яг өнөөдрийн Паулийн бичсэн хэсгээс энэ түүхээс нь бүгдээрээ хамтдаа суралцъя. За тэгээд 2-р бүлгийнхаа 1-р ишлэлээс 10-р ишлэлийг дуустал бүгдээр хамт уншия. Тэгээд та нар харж байгаараа би уншия. Тэгээд 14 жилийн дараа би Барнабын хамт Титиг мөн авч дахин Иерусалим руу явав. Илчиллийн дагуу би тийшээ явсан юм. Харийнхны дунд тунхагладаг сайн мэдээг би тэдэнд ялангуяа нэр хүндтэй хүмүүст ховчлон хэлсэн. Учир нь би дэмий гүйх буюу гүйсэн байх вэ гэсэндээ тэгсэн юм. Харин надтай хамт байсан Тит хэдийгээр грек боловч түүнийг хоцлуул гэж албадсангүй. Харин ингэсэн нь биднийг боолчлохын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах トゥ нараас болсон юм. Гэвч бид тэдний эрхэнд хормын зурч ороогүй. Ингэснээр сайн мэдээний үнэн нь та нарт үлдэх юм. Харин нэр хүндтэй чүлээс тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй. Надад олдож нэмэгдсэн зүйл байгаагүй. Харин ч эсэргээр хоцлуулах эсдийн төлөө сайн мэдээ Петрт даалгагдсан шиг хоцлуулаагүйчүүдийнх нь төлөө сайн мэдээ надад даалгагдсныг хараад учир нь Петрийг хоцлуулах эсдийн төлөөх илч болгон дотор нь ажилласан тэрээр мөн намайг харийнхны төлөөх илч болгон миний дотор идэвхтэй ажилласан. Надад өгсөний хүслийг мэдээд баган гэгддэг Яаков, Кеф болон Йохан нар надад болоод Барнаб нөхөрлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан руу тэд хослуулагсад руу явах юм. Бидэнд ядуусыг санаж байгаарай гэсэн нь чухамдаа хийхийг эрмэлздэг зүйл минь ямаа. Амен. За яг энэ хэсгээр Паул Галаат хотод ажиллаж явах тэр үедээ Галаат руу ингэж явхаас дөнгөж өмнөх нь Иерусалимийн одоо хэсэг элч нартай очиж уулзсан тухайгаа ерөнхийдөө ярьж байна. Тэгэхээр ингэж уулзахдаа тэр өөрийнхөө хариу үндэстэн тунхагладаг тэр сайн мэдээ мөн Иерусалим дахь элч нарын тунхагладаг сайн мэдээ хоёр хоорондоо яг адилхан байсан. Тэнд ямар ч ялгаа байгаагүй гэдэг тухай нэгдүгürt. Хоёрдугаарт сайн мэдээ тунхаглагчдын хувьд тэд нар хоорондоо тодорхой зүйлийг яг зөвшөлдсөн. Ингэж зөвшөлдсөж сайн мэдээ дэлхийд даяар тунхаглах нь сайн мэдээ бусдад сонсгох бас нэг чухал элемент болж байгаа тухай ерөнхийдөө Паул энэ ярихыг хүсэж байгаа. За хэрвээ бид нар санаж байгаа бол энэ 1-р бүлгийнхаа эхний хэсэг дээр биш 1-р бүлгийнхаа төгсгөлийн хэсэг дээр хэрвээ харах юм бол
мань хүн хэддүгээр ишлэлээр за 17 дугаар ишлэлдээс ингэж хэлсэн байгаа. Иерусалим руу надаас өмнө ичнэр байсан тэр хүмүүс руу урууч явсангүй. Харин Арабд очиод Дамаскт дахин нэг эргэж ирсэн. Тэгээд 3 жилийн дараа би Кефта уулзахаар Иерусалим руу явж 15 хоног түүнтэй хамт байлаа. Гэвч эзний дүү Якобоос өөр бусад элч нарыг би хараагүй. Бичижгүй зүйлсийн тухайд үлдэхтэн Бурхны өмнө би худал эсгэлв. Дараа нь би Сир Киликийн дараа явсан гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө тэр нэг яг Дамаск явж байгаа үед яг Есүстэй таарлцсан тэр нэгэн түүхийг та нар санаж байна уу, тийм ээ? Уг нь Паул Саул гэдэг нэртэй Христ итгэгчдийг хавчдаг. Тэднийг таарлцсан газараа барьж авч Иерусалим руу аваачаад тэднийг болж өгвөл шоронд хордог, магадгүй бүр амь насанд нь хүрдэг ийм одоо нэгэн байсан. Саул өөрөө. Бид нэр сайн мэдж байгаа Стефаник чулуугаар шидэж алхад Саул тэнцээ бас оролцсон, тэнцээ зогсож ирсэн. Энийний дараахан тэр одоо Христ итгэгчдийг барьж аваад хорий, хавчи, алын хятад гэж бодоод Иерусалимаас гараад Дамаск руу буюу хойшоо нэлээд олон километр хойшоо Сирийн Дамаск руу явж явах яг тэр замд тэр Есүстэй уулздаг. Тэгээ яг тэр үед одоо Паулын хувьд бол одоо эргэлт буюу том одоо амьдралынх нь хувьд эргэлт эхэлсэн. Өөрөөр хэлбэл итгэлийн амьдралынх нь зам эхэлсэн байдаг. Тэгээд Дамаскт очиод хэд хоног тийм ээ нүд нь харахгүй байсан, Бурхны гайхамшигаар хардаг болсон. Тэрнийхээ дараа тэр Дамаскаас хаашаа явлаа? Иерусалим руу шууд яваагүй гэж энэ хэлсэн тийм ээ. Иерусалим руу шууд яваагүй. Хайсан гэхээр Арабд очсон байна. Дараа нь буцаад Дамаскт очсон байна. Тэгээд хэрвээ санаж байгаа бол хүмүүс алах гад байсан болохоор маш нууцаар одоо сагсанд хийж тийм ээ одоо зүхтаасан тухай үйлс номон дээр гардаг. Тэгээд одоо Иерусалимд нэг 15 хоног Петертэй уулзаад тэгээд буцаж яваад Сир болон Киликийн нутгуудаар 14 жил одоо үйлчилсэн байгаа. Яг энэ үйлчилсэн яг энэ хугацаагаа энэ 2-р бүлгийн 1-р ишлэлээр хэлж байгаа. Би 14 жилийн дараа гэж. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд хэрэв үйлс ном дээр харах юм бол Паулын үйлчлэл ерөөсөө харагдахгүй явж байгаад үйлс номын 13-р бүлэг дээр ирэхлээр л яг Паул Барнабтай хамт одоо анх томилогдож тийм ээ хойшоо явж байгаа тухай ийм одоо үйл явдал бичигдсэн байдаг. 14 жил гэдэг бол богино хугацаа биш. Христэд итгээд харин үснүүдэд сайн мэдээ тунхаглах амар чухал дуудлагыг Бурханаас аваад тэгэнгүүтээ 14 жил мэдээж хэрэг зүгээр гэртээ суугаагүй. 14 жил Сир болон Киликийн яг одоо энэ хойшоо Юдэгээс дөнгөж хойшоогоо Галат аймгаас жоохон доошгоо тэр хэсгүүдээр авралын зар тарааж явжсэн. Маш олон хүмүүс эзэнд итгэж ирсэн. Энэ эзэнд итгэж ирсэн энэ үйл явдлууд нь элч нарт аль хэдийн сонсогдсон байсан. Тэгээ магадгүй элч нар энэ Паул гэгч энэ онцгойлон дуудагдсан хуучин фарисей байсан тэр нэгэн хүнтэй уулзах юмсан гэж магадгүй бодож ирсэн баг. Яг үүндээ ямар сайн мэдээ тунхаглаж байгаа юм бол гэж магадгүй элчний хувьд бас санаа зовж ирсэн. Яагаад гэвэл элч нар зөвхөн хамгийн зөв сайн мэдээг тухайн үед тунхаглагчд байсан. Тэрний хажуугаар өчнөн олон сайн мэдээ биш. Өмнөх бид нар 1-р бүлэг дээр бид нар ярьж ирсэн халтар шар тогны тухай санаж байна уу те? Яг харахад сайн мэдээ юм шиг. Гэхдээ яг жинхэнэ сайн мэдээ биш. Бид нар өнөөдөр заримдаа тэрийг гажуурсгалж гэж хэлдэг, тэрс үзлүүдч гэж хэлдэг, өөр олон янзын одоо шишний үзэл сурталуудч гэж ярьдаг. Тэгэд тэр ичнэр хүртэл тийм ээ Паулыг ямар одоо сайн мэдээ тунхаглаж байгаа юм бол гэдгийг магадгүй санаа зовж ирсэн байх магадлалтай. Ялангуяа харь үндснүүдэд очиж тунхаглаж байгаа сайн мэдээнийх нь хувьд 14 жил Паул төвчээртэйгээр Бурхан дотор дасгалжуулагдсан байна. Захилагжуулагдсан нэг талаар юу хийж байгаагаа өөрөө ойлгож мэдэх энэ хугацаа одоо түүнд хэрэгтэй байсан. Заримдаа бид нар нэлээд болгох ёстой байдаг тийм ээ. Болгогдох хэрэгтэй байдаг ямарваа нэгэн зүйлийг хийхэд. Бид нар зүгээр одоо ангаах ухааны дэд сургууль төгсөө шууд эмч болчдөг. Эмч гэдэг нэрийг авчдаг. Гэхдээ мэдээж бид нар тийм ээ нэлээд удаан одоо тэр эмч гэдэг одоо ажлаараа
ажлаа нэлээд хийж олон янзын онош, олон янзын өвчтнүүдтэй харилцаж, үзэж, мэдчихэж маш одоо их туршлагатай болж жинхэнэ одоо эмч болдог. Тэрнтэй адилхан Паул магадгүй харин үндэстнүүдэд одоо дуудагдсан тэр гайхамшигтай дуудлага үнэхээр үр дүнтэй сайн ихэнд бол бурхан түүнийг нэг газар аваачаад яг болгож ирсэн. Хоол шиг тийм ээ яг болгож ирсэн. Хамаг хийгийн шахаж тийм ээ магж ирсэн баг. Өнөөдөр ч гэсэн биднийг бурхан дуудахдаа аливаа дуудлагад мэдээж хэрэг одоо Паул шиг цоошин сайн мэдээний тэр чухал зүйл гэхээсээ илүү аль хэдүүнээ биднэрт өгөгдсөн тэр сайн мэдээг ямар нэгэн газар, ямар нэгэн нутагт, ямар нэгэн хүмүүст, хэн нэгэн хүнд аваач тунхаглах юм дуудлагыг өгж байгаа. Энийхээ төлөө бурханы нар бид нар сахилгажуулагдаж бас тасгалжуулагдах шаардлагатай байдаг. Паулийн хувьд 14 жил. Магадгүй зарим хүмүүсийн хувьд 14 сар. Паулаас мундаг хүмүүсийн хувьд шүү дээ. Зарим нь бол мэдээж хэрэг нэлээд удаан хугацаанд яг энэ одоо үйлчлэл хийх ийм одоо бурхнаар тасгалжуулагдах ийм одоо хугацаасан. За энэ 14 жил гэдэг бол нэг сонирн биш. Яг энэ үйл явдал ерөнхийдөө иймэрхүү хугацаанд өрнөсөн гэдгийг нэг талаар бидэрт энэ чи хэлж байгаа. За зарим хүмүүс яг 14-нд хизээс яг Дамаск хотод орж явах замд ихэлсэн юм уу эсвэл Кефта Иерусалимд уулзнаас хойш 14 юм уу энэ төр гэл ингээл ярьдаг. Энэ бол нэг сонин юм биш. Яг тэр нь хэдэн жилийн яг жинхэндээ хэдэн жил байх нь. Гол нь энэ үйлчлэлийг хийж явж байгаад гинтхэн одоо Барнаб түүнийг Тарс хотод тийм ээ Сирийн Тарс хотод байж их тэр үед Барнаб түүний хойноос очиж Паулыг нэг талаар олж гэх юм да. Нөгөө талаар Паултай очиж уулзахын тулд очсон. Яг гэвэл Паулын үйлчлэл Тарс байтугай тэр хавийн одоо нутгуудаар одоо нэлээд танигдсан юм чухал үйлчлүүд байсан. Тэгээ Барнаб гэдэг хүн ямар хүн байсан бэ? Нэлээд урам зориг өгдөг тийм хүн байсан тухай бид нар Үйлс номон дээр хардаг. Зарим элчнэр Паултай уулзахаас жоохон халгааж ирсэн. Яг гэвэл энэ нөхөр чи хэн блэ гэдгийг тэд аягүй сайн мэдчихсэн. Паул өөрийнхөө урд амьдралдаа бол хүмүүсийг барьж авч хорж одоо алж чаддаг юм хүн байсан. Тийм учраас итгээгүй нөгөө нэг буруу гэж үзэж хавчиж байсан тэр зүйлийнхээ төлөө амьдарч байгаа гэдэгт аягүй олон хүмүүс итгэхгүй байсан Паулд. Энийг ч магадгүй тэр хүмүүсийн буруу биш байх. Яг гэвэл Паул бол бүр багасаа сургагдсан. Бүр өөрөө нэлээд алдартай фарисей болтлоо. Маш их зүйлийг сурсан, маш их зүйлийг үйлдсэн ийм хүн байсан. Угаасаа хуулийг дагагч байсан. Тийм учраас түүнд хүмүүс тийм амархан итгэж болж чадахгүй л байсан баг. Тийм учраас магадгүй Сир болон тэр Тарс өөрийнхөө одоо төрсөн нутгийн энэ орчин тойрноор ямар ч хэсэн бурхнаар дуудагдсан тэр үйлсээ хийсээр бурхнаар дадлагжуулагдсаар ийхүү амьдарч ирсэн. Тэгээ Барнаб хойноос нь очоод хэрэв бид нар Үйлс номын 11-р бүлэг дээр харах юм бол Барнаб хойноос нь очоод түүнийг Тарсаас авчираад Антиохт авчирдаг. Антиох хоёр янзын Антиох байгаа. Тинчээ Сирийн Антиох тэр бүр хойшоо Писидийн Антиох гэсэн юм хоёр янзын Антиох байгаа. Тэр урдлын Антиохт авчирсан. Тэгээд урдлын Антиохт эдэн нэг жил хамтдаа Барнаб үйлчлэхдээ Паулыг чин зүрхнээсээ үнэхээр цэвэр сайн мэдээ тунхаглагч гэдгийг магадгүй олж мэдсэн баг. Тийм учраас Барнаб нэг талаар бусад элчнэр болон Паулын хоорондох зууч болох маягтайгаар тийм ээ одоо түүнийг Иерусалимд авчирж элч нартаа уулзуулсан гэсэн ийм зүйлийг нэгдүгээр ишлэлээр хэлж байгаа. Тэгж явахдаа бас Титийг хамт авч явсан. Тит гэж ямар хүн байсан бэ гэхээр энэ хүн бол харь үндэстэн. Энэ хүн бол хоцлуулаагүй. Яг Юдэн хуулийг хизээч дагж байгаагүй. Гахаа маханд дуртай. Тийм ээ мэдээж ийм одоо харь үндэстэн байсан. Тэгээд Барнаб гэдэг юу дээ? Паул өөрөө бол нэг талаар одоо үндэс угсааныхаа хувьд бол мань хүн юдэ хүн, еврей хүн одоо нийгмийн гарлынхаа хувьд бол тэр Ромын иргэн нэг талаар Занданыхаа хувьд нэлээд одоо мундаг нөгөө талаар тэр грек хэлтэй нэлээд боловсрсан тийм ээ соёлынхаа хувьд грекчсэн иймэрхүү одоо хүн байсан Паул өөрөө. Харин Тит бол цэвэр харь үндэстэн байсан. Хизээч бурхны тухай бодож байгаагүй, бурхны хуулийг дагж байгаагүй ийм хүн байсан. Тэгээд энтэй хамт бид нэр Иерусалим руу явсан гэж хэлж байгаа. Энэ бол Паулын яг итгэж усныхаа дараа магадгүй хоёр дахь удаага очиж байгаа ийм одоо чухал үйл явдал байж байгаа. За энийг яагаад Паул Галатиханд энэ хэлэх болсон юм бэ гэдэг их чухал
асуудал байгаа тийм ээ. Яагаад энийг ингэж хэлэх болсон юм? Яагаад гэвэл 2 дугаар эшлэлээр зарах юм бол илчлэлийн дагуу би тийшээ явсан. Харийнхны дунд тунхагладаг сайн мэдээг би тэдэнд ялангуяа нэр хүндтэй хүмүүст ховчлон хэлсэн. Учир нь би дэмий гүйх буюу гүйсэн байхгүй гэсэндээ тэгсэн юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл сайн мэдээг харь үндэстэн юдэ биш хүмүүс болгонд харь үндэстэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр харь үндэстнүүдэд тунхагладаг тэр сайн мэдээ маань яг цэвэр сайн мэдээ юм а. Өөрөөр хэлбэл элч нарын тунхаглаж байгаа тэр сайн мэдээ миний ярьж байгаа харь үндэстнүүд ярьж байгаа тэр сайн мэдээ хоёрын хооронд нэгдэл бий гэдгийг эрэлхийлж очсон байж байгаа. Сайн мэдээний нэгдлийг эрэлхийлж Иерусалим руу явсан. Яагаад сайн мэдээний нэгдлийг эрэлхийлэх хэрэгтэй болов? Яг тэгэхээр хэрвээ бид 1-р бүлэг дээрс харах юм бол юдэжүүлэгчд гэсэн хэсэг нөхдүүд Галат аймгийнхнаар очиод Паулын явсны дараа баахан юм ярьсан. Ямар юм ярьсан? Энэ одоо юу вэ? Паул гэж хэн бэ? Хэн үнийг илч болгоо томилдсон? Тэр Иерусалим дахь элч нар хүртэл түүнийг сайн мэдэхгүй байх. Ер нь тэгээд энэ одоо ийм сайн мэдээ яриад буруу яриад байгаа юм шиг байна. Ер нь зөвхөн нэгүслэр биш бас Юдын хуулийг дагснаар та нар Христэд итгэгч гэдгээ баталгаажуулна гэсэн ийм зүйлийг одоо тэр юдэжүүлэгчид ярьж ирсэн. Тийм учраас Паулын тэр өөрөөр Паулын сайн мэдээг буруутгана гэдэг бол Паулыг өөрийг нь буруутгаж байгаа гэсэн үг. Өөрийг нь буруутгаж байна гэдэг бол Паулын ярьсан сайн мэдээг бас буруутгаж байна л гэсэн үг. Тийм учраас Паул тэнцээ Иерусалимын одоо тэдгээр одоо элч нартай очиж сайн мэдээнийхээ нэгдлийг эрэлхийлсэн. Бид нар адилхан сайн мэдээтэй гэдэг энэ нэгдлээ эрэлхийлсэн байгаа. Тэр илчлэлийн дагуу тийшээ явсан гэж байна. Ямар илчлэл юм бол мэдэхгүй. Ямар ч байсан хэрвээ бид нар Үйлс номдоос харах юм бол Антиохт Барнаб мань хүнийг Тарсаас авчираад Антиохт очих үед Антиохт хэсэг иш үзүүлэгч нар байсан. Тэр иш үзүүлэгч нар юуны тухай ярьж ирсэн гэхээр одоо дэлхийд даяарыг хамарсан их өлсгөлэн болно. Тэр их өлсгөлэн одоо өлсгөлний үеэр бид нар бас ядуу зүдүү хэсэг хүмүүстэй одоо тусламж үзүүлцгээе гэд тусламж хандив цуглуулж исэн тийм үе байгаа. Тэр илчлэлтийн тухай магадгүй Паул ярьж исэн байж болох юм. Ягаад гэвэл тэр ядуу зүдүүнүүд нь хэн байсан бэ гэвэл юдэчүүд байсан. Юдын нутгийнхан байсан. Тэнд ган гачиг болсон, өлсгөлэн тохиолдсон одоо Иерусалимын сүмийн итгэгчид нэлээд одоо хүнд нөхцөл байдалтай иймэрхүү байгаа ийм үе. Магадгүй тэр илчлэлийн талаар яриад Иерусалимд ирсэн гэсэн шалтгааныг хэлж ирсэн байж болно. А нөгөө талаар магадгүй илчлэлийн дагуу би ийшээ явсан гэж хэлэхдээ Бурхан одоо өөрт нь нэг талаар үзүүлсэн тэр харь үндэстнүүдэд одоо тунхаглах тэр сайн мэдээний жинхэнэ илчлэлийг одоо тэнд байгаа элч нартай нэгтгэх харах тийм ээ ярилцах ийм одоо юма хэлэхтэй илчлэлийн дагуу гэж магадгүй хэлсэн баг. Яг тэгэхээр энэ чинь хэлсэн гэхээр юу гэж хэлсэн гэхээр харийнхны дунд тунхагладаг сайн мэдээг би тэдэнд гэж ялангуяа нэр хүндтэй хүмүүст гэж хэлж байгаагаар тухайн үеийн одоо Иерусалимын удирдагч нар тийм ээ элч нарын тухай тийч ярьж байгаа. Үндсэн одоо тухайн үеийн анхны сүм чуулганы гол пасторуудын тухай тийч ярьж байгаа гэж ойлгож байна. Тэгээд тэр хүмүүст одоо нэр хүндтэй тэдгэр хүмүүст хувьчлан хэлсэн. Тэнцээ очоод янз бүрийн хэрүүл хийх гэж очиагүй. Хувьчлан тэдэртэй уулзаж сайн мэдээнийхээ үндсэн одоо чухал зүйлсийн талаар нэгдлийг хайж тэнцээ очсон байгаа. Хэрвээ бид нар сайн мэдээгээ тодорхой ойлгомжтой байлгыг гэвэл бидний ярьж байгаа энэ сайн мэдээ үнэндээ яг Библийн дагуух бусад хүмүүсийн тунхаглаж байгаа сайн мэдээтэй зөв адилхан уу гэдгийг бас бид нар үргэлж харж байгаа хэрэгтэй. Паулын Галатад бичсэн захидлын хамгийн чухал зүйл тийм байсан. Өөр сайн мэдээ гэж байхгүй гэж. Ямар сайн мэдээ вэ? Тэр нь зөвхөн нэгүслэр, итгэлээр аврагдана гэж. Ямар нэгэн хууль дүрмийг дагах биш. Ямар нэгэн сайн сайхан зүйлсийг хийх биш. Буян үйлснээр биш. Ямар нэгэн гоё гавьяа байгуулснаар биш. Сайн сайхныг үйлснээс чинь болж биш. Харин Бурхан таны төлөө Есүс Христийг загламын үхлээр өгүүлснээр бидний тэр хуулийн дор
одоо ятгагдж, яллагдж байсан тэр бүх зүйлийг эрх чөлөөнд гаргасан. Биднийг өөрөөр хэлбэл одоо тэрийг үлдэх шаардлагагүй болгосон гэсэн үг. Тэгээд аварсан өөрөөр хэлбэл нэгүслэр гэж хэлж байгаагаар зүгээр бэлэг. Зүгээр энэ авралыг ав гэж хэлж байгаа. Та юу ч хийх хэрэггүйгээр зүгээр л маа гэж. Тэгээд тэр маа гэж өгсөн тэр нэгүслийг яаж авах вэ гэвэл ямар нэгэн гоё юм хийж биш. Ямар нэгэн сайхан гоё царай гаргаж биш. Зүгээр л итгэлээр хүлээж авах гэсэн. Тийм учраас нэгүслэр итгэлээр аврагдана гэж Библи ярьдаг. Бусад хүн төрлөختний одоо зохиосон ямар ч шашин, ямар ч үзэл санаа, ямар ч одоо аврал гэж юу вэ гэдгийг тодорхойлсон тодорхойлтоос 180 градусын эсрэг зүйлийг Христ итгэлийнхэн ярьдаг. Бусад бүх үзэл санаанууд дандаа meritocracy гэж ярьдаг. Тэр нь болохоор гавьяан дээр үндэслэгдсэн одоо ерөөл ивэл гэх юм да. Өөрөлд та сайн байвал, гоё юм хийвэл буцаад тэр гоё юм чинь тань дээр ирнэ. Хэрвээ сайн харилцах юм бол буцаад хүмүүс танд сайн харилцсан. Сайн сайхан зүйлсийг чи өөрөө хийж, буян үйлдэж, бүр хурааж амар гоё болгож иж танд тэр жинхэнэ аврал ирнэ. Бурхны аврал ирнэ гэж ярьдаг бол тэр удаа ихтэй сургуулиуд жигсэн. Гавьягаар л болдог. Он сайн дүн авсч ижил гоё дипломтой төгсөн. Тийм үстэй те. Тэрийн даалгавар хийхгүй яваад байвал төгсөхгүй. Өөрөө ямар нэгэн зүйлийг хийж иж дараа нь тэр ерөөлөө авчи. Харин Христийн юу гэж хэлж яах вэ гэхээр Бурхны аврал зөвхөн нэгүслэр. Та ямар сайн юм хийгээ тэрүүгээр чинь бол тэрүүгээр угаасаа жин дарахгүй юу ч одоо төлж чадахгүй. Тийм ээ. $50 үнэтэй юмыг бид надад 5 төгрөг байна гэдээ хотлож авч чадахгүй шүү дээ, тийм ээ. Тиймэрхүү л харьцуулалттай болчихно гэсэн үг. Зөвхөн нэгүслэр. Тэр нэгүсэл бол Бурхан өөрөө Христийн дотор үйлдсэн авралын ажил байна. Тэр ажлыг бол зөвхөн бид нар итгэлээр л авна. Юу ч мөнгө төгрөг төлөөд сайн сайхан гоё юмнууд хийгсэн ч тэрийг бид нар тэр нэгүслийг бид нар тэр авралыг бид нар хүлээж авах ямар ч боломж байхгүй. Ганцхан итгэлээр танаа маш олон хүмүүс гайхдаг. Ингээд болоо юм уу? Ийм амархан юм уу? Аврал гэдэг чинь зүгээр л ингээд итгэл болоо юм уу? Өнгөцгөн харахад тэр амархан юм шиг. Есүс Христийн хийсэн загалмайн ажилд итгэх, Бурхны амласан олон амлалтуудад итгэх. Энэ итгэл зөвхөн бид нарыг авралт хүргэнэ гэж хэлсэн. Мэдээж хэрэг бид нар Христ итгэлийн амьдралд явж хахад заримдаа бидний итгэлэл тийм сонсогдож байгаа шиг амархан биш гэдгийг маш сайн мэдж байгаа бид нар. Тийм үстэй те заримдаа бид итгэлгүй ханддаг, итгэлгүй амьдрдаг. Энэ одоо харийнхны дунд тунхагласан энэ нэгүслэр итгэлээр ирэх тэр сайн мэдээгээ би элч нартай тулгсан гэсэн юм санаагаар ерөнхийдөө 2-р ишлэл дээр хэлж байгаа. Тэгээд энэ их сонирхолтой хэлсэн нь учир нь би дэмий гүйх ба гүйсэн байх вэ гэсэн гэж. Паул өөрийнхөө ярьсан сайн мэдээг буруу юм болов гэсэн бодлоор хэлж байгаа биш. Энэ сайн мэдээний нэгдэлгүйгээр энэ зөв ойлголцолгүйгээр бид нар дэлхийд даяар Христ итгэлийн сайн мэдээг тунхаглах нь боломжгүй гэдгийг Паул мэдчихсэн. Тусдаа хинхнийхээ нүрийг харахгүйгээр биш. Дэлхийн Христ итгэлийнхэн бүгдээрээ нийлээд энэ эзний сайн мэдээг бүгдээрээ яг зөвөр нь тунхаглах хэрэгтэй гэж ярьдаг. Тийм ч учраас чиний бодол чамдаа зөв, миний сайн мэдээ, минийх, чиний сайн мэдээ, чинийх хамаагүй гэж бид нар юусэн ярьдаггүй. Харин ч бид нар юу гэж бүр эксклюзив гэж ярьдаг. Юу гэж хэлдэг вэхээр зарим хүмүүс бол буруу ярьж байна гэж ярьдаг. Тэднийг бид нар заримдаа гажуурсгалууж гэж хэлдэг. Яг л хэрвээ бид нар нэг л жоохон сайн мэдээг жоохон л хажуу тийшээ мөрөөлгөчих юм бол бусад бүх шашнуудтай адилхан болдог. Ялгаагүй болчихно. Манай буддизм ч гэсэн тэгдэг, манай ислам ч гэсэн тэгдэг, манай одоо юу гэдгийг даоизм ч гэсэн тэгдэг, манай хиндуизм ч гэсэн тэгдэг, манай одоо күнзийн сургаач тэгдэг, тийм ээ? Шинтогийнхан ч гэсэн тэгдэг гэл ингээл ярина.
Тийм учраас Паулын сайн мэдээ маш чухал байсан, маш цэвэрхэн байх ёстой. Тийм учраас 3 дугаар ишлэл дээрээс Паул тэр сайн мэдээний цэвэр байдлыг шалгаж байгаа. Бид нар сайн мэдээг сайн хүмүүс сонсгомоор байвал нэгдүгээр бид нар эхлээд яг бидний сайн мэдээ нэгдэлтэй байгаа эсхийг эрэлхийлэх хэрэгтэй. Миний тунхаглаж байгаа сайн мэдээ яг зөв гэдгийг бид нар бусдад илчлэхдээ бэлэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар бусдын тэр сайн мэдээг бид нар цэвэр эсхийг нь шалгах хэрэгтэй. Хэрвээ цэвэр биш л байх юм бол утгагүй болчихно. Одоо хэрвээ бид нар ингээд тийм ээ одоо уцаар ч юм уу тийм ээ за нэгдүгээр нэгээр явсан учраас та 20 мянган төгрөг төлнө гэж ирдэг шүү дээ тийм ээ. Тийм үстэй тийм. Юуны нөгөө юу лээ? Хууль зөрчсөн. Гэдгээр тийм үстэй тийм. Юуны хууль гэхэлэр нөгөө нэг замын хөдөлгөөний хууль дүрм журмыг зөрчсөн учраас бид нар хичнээн тийм ээ би өстө бүх улаан гэрэл дээр зогссон, би зөвхөн ногооноор явсан, би өстө дандаа зай барьж явсан, би буруу ерөөсөө эргээгүй энэ тэр хичнээн хийсэн ч хамаагүй яагаад гэвэл та нэг удаа тэнд нэгдүгээр нэгээр буруу явсан учраас торгуулж байгаа. Хичнээн өмнө нь ямар ч их сайхан зүйл, ямар ч их гоё юутай байсан хамаагүй. Сайн мэдээг болонгортуулна гэдэг яг л тийм байдаг. Жижигхэн л буруу бол тэгэл буруу. Энэ нь Паулын хувьд маш чухал байсан. Тэгэд 3 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн. Тит хэдийгээр грек боловч түүнийг хоцлуул гэж алддаггүй гэж. Хэрвээ бид хуулийг дагах байсан бол Пет одоо юу вэ? Тит гэдэг тэр одоо грек хүнийг хоцлуулах хэрэгтэй болж байгаа тийм ээ. Хөвч хөндлөх хэрэгтэй болж байгаа. Паул тэгтээ тэгээгүй. Үгүй нь харь үндэснүүд зөвхөн итгэлээр, зөвхөн нэгүслээр аврагдана. Юдэчүүд бол аль хэдийн хоцлуулсан байсан хүмүүс тэр хамаагүй бас хоцлуулагдсанараа л аврагдана. Нөгөөх нь хоцлуулагдаагүйгээр л аврагдана. Энд ерөөсөө яасан байх нь юусэн хамаагүй. Ямар хууль дүрм эхлээд өмнө нь ямар шашин житлэг юу хийж исэн гэдэг нь хамаагүй гэж. Юдэчүүлэгчдийн хувьд бол биш дээ. Христэд итгэлийн амьдрал нь маш хэцүү байсан. Ер нь маш шашинлаг хүмүүс Христийн тухай ингээд ярихад маш хэцүү байдаг. Яг бол би бусдаас илүү олон удаа тарин хэлсэн, би илүү олон өргөл өргөсөн, би илүү олон удаа ургахын улаан нарныг харсан, хамгийн дөрөж олон удаа харсан ч гэдэг юм уу. Би сайн сайхан одоо зүйлийг би олон удаа хийсэн, би зөндөө нохой мал хоололсон ч гэдэг юм уу. Би бусдаас сайн гэж шашны хүмүүс өөрсдөө үздэг болохоор ямар ч гэм нүгэлгүй гэж тооцоод тэгээ Христэд итгэхэд маш хэцүү байдаг. Харин нөгөө гэм нүгэлтэй хүмүүс бол гэдэг та гэм нүгэлтэй юм аа гэхээр тийм ээ би мэдчихэ гэж ихэнх хүмүүс хэлж байгаа. Шашны биш хүмүүс. Тэгээд тэр хүмүүсийн одоо саналаар гэх юм уу хэрвээ бид нар 5 дугаар ишлэлээс харах юм бол гэвч бид тэдний эрхэнд хормын зурч ороогүй гэж. Өөрөөр тэд нар тийм ээ чи Христ итгэж бай. Гэхдээ чи энийг хий, тэрийг хий. Чи тэрийг манай нутагт ингэх ёстой. Манай хүмүүс ингэх ёстой. Тийм байх хэрэгтэй. Тэгж та жинхэнэ Христэд итгэж байна. Олон зүйлийг ингэ шаардж исэн. Тэр олон шаардлагуудын нэг нь та үнэхээр л Христ итгэж байгаа бол хоцлол юдэн хууль дагах ёстой гэж. Паул тэдний эрхэнд ороогүй гэж хэлсэн. Паул сайн мэдээнийхээ цэвэр байдал дээр баттай зогссон. Өнөөдөр сайн мэдээнийхээ цэвэр байдал дээр баттай зогсон гэдэг нь заримдаа маш олон хүмүүсийн хувьд хэцүү байдаг. Өөрийнхөө өнөөдрийн ашиг хонжооны төлөө магадгүй 8 хийж явахдаа магадгүй улс төрчид магадгүй спорт уралдаан тэмцээнд орж явахдаа бид нар заримдаа тэр сайн мэдээний Христ итгэлийн цэвэр жинтэй тэр сайн мэдээний үннийг зөв нэг талаар Христ итгэлийн босоо амьдралаа заримдаа нугалдаг. Яагаад гэвэл тэд нар за яах вэ? Сайн мэдээ одоо
жоохон ингэ нугасахад яах вэ гэж магадгүй боддог. Тэгэд өөрийнхөө Христ итгэлийн сайн мэдээний цэвэр үнэн дээр зогсож чаддаггүй. 5 дугаар эшлэлээр ихлэ сайн мэдээний үнэн нь ингэснээр үлдэх юм а гэж хэлсэн. Яаж бид нар бусдад сайн мэдээг яг цэврээр сайнаар сонсгох юм бэ? Сонсгох гэж бодож байгаа бол бид нар байнга хизээч хаанч хинтээч байсан. Юу ч ярьсан, ямар ч ажил хийж ирсэн бид нар яг сайн мэдээнийхээ цэвэр байдал дээр зогсож явах хэрэгтэй. Тэгжээж бусад хүмүүст бид нар сайн мэдээний үннийг бид нар харуулдаг. Тэгхгүйгээр хүмүүс юу гэж тийм Христийнхэн ч гэсэн гоё, өөр буддын шашин ч гэсэн гоё, тийм ээ, моралны хувьд бүгдээрээ л адилхан битгий хүн алаараа гэдэг, битгий хулгай хийгэрээ гэдэг, битгий муу мухай зүйл хийгэрээ л гэдэг. Яг адилхан гэж. Сайн мэдээний цэвэр үнэн дээр зогсно гэдэг маш хэцүү байдаг. 4-р ишлэлээс харах юм бол ингэснээр биднийг боолчлохын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүүнараас болсон юм а гэж хэлж байгаа. Хуурамч ах дүүнар гэж хэлж байгаагаар хэнийг хэлж байгаа вэ? Энэ нөгөө юдэчүүлэгчдийг хэлж байгаа. Тэд нар үндэ Христэд итгэсэн гэж ярьж байгаа. Гэхдээ та нар хуулийг дагаарай гэж хэлж байгаа. Тийм учраас Паул тэднийг зүгээр ах дүүс гэж хэлээгүй. Хуурамч ах дүүс гэж хэлж байгаа. Өнөөдөр магадгүй бид нар тэднийг гаж усгалахын гэж хэлдэг. Тэд нар шургалсан зүгээр нэг гарч ирээгүй. Зүгээр нэг үүдэр орж ирээгүй. Тэд нар арын хаалгаар чимээгүйхэн орж ирсэн. Шургалсан. Хүмүүсийн мэдгүй замаар. Хүмүүсийн дунд ирээд янз бүрийн ухагтхуунуудыг, янз бүрийн үзэл судлуудыг, янз бүрийн буруу ойлголтуудыг хүмүүсийн чихэн жижигээр шивнээд, итгүүлээд, үнэмшүүлээд, заримынхын чихийг гижигдээд, гой юм яриад, ингээд зүйлдээ нөгөө хүмүүсийн цэвэр сайн мэдээг алдагдуулах ийм ажлыг заримдаа хуурамч ах дүүнэр хийдэг гэж. Тийм учраас бид нар дандаа л гаж урсгалаас болгоомжлох тухай ингээ ярьж байгаа. Ялангуяа энэ Галаат хотод бид Галаатын аймагт бичсэн энэ одоо сайн мэдээний номон дээр Паул энийг байн хэлж байгаа. Дахин ярьж байгаа. Сайн мэдээ бол цэвэрхэн байх ёстой. Бид нар сайн мэдээг шалгах, сайн мэдээний цэвэр байдлыг шалгах хэрэгтэй гэж хэлж байна. Яг л сайн мэдээний цэвэр байдал байхгүй болчих юм бол түрүүний хэлсэн бид нар нөгөө боолчлолт гэр. Эрх чөлөөнд биш. Буцаад боолчлолд очиж байгаа. Уг нь хуулийн боолчлолд байсан. Тэгээд эрх чөлөөд гарлаа гэсэн чинь буцаад хуулийн боолчлол руугаа явчихж байгаа. Энэ эдвэлжүүлэгчдээс болоод. Хууль дүрмээр хэлсэн бүх зүйлийг бид нар дагаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд тэр бэлгийг үнгүүгээр бид нэг үслэр авсан. Тэнгүүтээ болоод хүлээн зөвшөөрсөн байж дараа нь дахиад буцаад өөрийнхөө хүчээр Христ итгэлийн амьдралыг сайн байлгана гэсэн ийм зорилготой заримдаа хүмүүс амьдрж эхэлдэг. Яг энэ үед Христ итгэлийн амьдрал сүнслэг биш, зөвхөн хуурай, худал сүнслэг, хиймэл сүнслэг байдалд шилжиж эхэлдэг. Зөвхөн хүмүүст үзүүлэх зорилготой хиймэл сүнслэг байдал. Зөвхөн хүмүүсийн дэргэд гоё сүнслэг ийм хүмүүс болж эхэлдэг. Өдөр тутмын амьдрал биш, аяга угааж явахтай биш, гэрээ цэвэрлж явахтай биш, янз бүрийн зүйл хийж хүмүүстэй харилцаж явахтай биш, автобусанд явж явахтай биш, замын хөдөлгөөний дүрм зөрчөөд явж явахтай биш. Зүгээр л хүмүүст үзүүлэхийн тулд сайн сайхан Христ итгэлийн амьдралтай юм шиг харуулах ийм болж эхэлдэг. Яагаад гэвэл бид нар хуулийг тэртээ дэргүү дагаж чадахгүй. Тэгээ буцаад боолчлолд ирж байгаа. Өнөөдөр харамсалтай нэг сонирхолтой шүү дээ. Олон Христэд итгэгч хүмүүс Христийн авралаар эрх чөлөөнд гарсан. Гэхдээ буцаад боолчлолд амьдарч байгаа. Яг л Христ итгэлийн амьдралыг өөрийнхөө хүчээр бас хийнэгээ бодоод буцаад яг юдэжүүлэгчтэй адилхан ийм нөхцөлд буцаад ирчихэж байгаа. Тийм учраас нөгөө Христийн дотор ирсэн тэр эрх чөлөө гэдэг юм нь байхгүй болчих. Эрх чөлөө гэж хэлж байгаагаар Паулын чилгүүр гим нүгэл хийх эрх чөлөөний тухай яриаггүй. Хуулиас эрх чөлөөнд гарсан тухай ярьж байгаа. Есүс аль хэдийн тэр хуулиуд бүгдийг биелүүлсэн. Тэгээд тэр биелүүлсний дотор бид нэр эрх чөлөөнд гарсан гэдэг тухай ярьж байгаа.
Бурхан таалагдахын тулд ямар нэгэн хууль дүрм олон янзын зүйлийг хийхгүйгээр амьдрах боломжтой тэр эрхчлөөнд гарсныгаа Паул энэ хэлж байгаа. Гин нүгэл хийхгүй байх эрхчлөөний тухай ярьж байгаа. Тэгсэн чинь буцаад тийм ээ тэр эрхчлөөгөө алдах ийм аюултай ийм нөхцөл байдалд одоо Галатийн ирсэн байгааг Паул энэ хэлж байна. Тийм болохоор тэрнээс болоод Иерусалимд элч нартай ирж энэ одоо сайн мэдээгээ шалгасан гэж байна. Цэвэр байдлыг шалгасан гэж. Дараагийн бид нар хэсгийг харах юм бол 6-аас 9 дугаар ишлэлдэр Паул сайн мэдээний хамтын ажиллагааны тухай ярьж байгаа. Хамтын ажиллагаа. Хэрэв өнөөдөр Монголд бид нар сайн мэдээг хаасаагүй тунгаглаад хаасаагүй шин сүм чуулгануудыг барья гэж байгаа бол бид нар сайн мэдээнд цэвэр сайн мэдээнд дотороо бид нар хамтын ажиллагааг эвлэлхийлэх хэрэгтэй. Заримдаа бид нар зарим цуглаанууд би ганцаараа цуглаа. Independent гэдэг үгийг буруу ойлгоцсон. Тусгаар цуглаан гэдэг. Над би ганцаараа манай цуглаа ингээ болоо. Өөр цуглаа ерөөсө хэрэггүй надад. Хамтын ажиллагаа шаардлагагүй гэж магадгүй бодож байгаа ийм одоо хүмүүс байдаг. Энд чинь Паул юу гэсэн гэхээр 6 дугаар ишлэл дээрээс харин нэр хүндтэйчүүдээс надад олдож нэмэгдсэн зүйл байхгүй гэж. Юу нэмэгдсэн зүйл байхгүй гэхээр Паулийн ойлгож байгаа тэр сайн мэдээ дутуу байгаагүй гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Паул харь үндэстнүүдэд тунгагсан тэр сайн мэдээгээ элч нартай ингээ ярилцсан чи яг адилхан байсан. Юу ч нэмэгдээгүй. Элч нарт ч Паулын хэлсэн тэр зүйл нэмэгдээгүй. Паулд ч нэмэгдээгүй. Яг адилхан сайн мэдээ ярьжсэн тэд нар. Гэдэг талаар ярьж байгаа болохоос тэд нар юу надад юу ч зааж чадаагүй гэсэн юм санаагаар хэлээгүй. Магадгүй гэж буруу ойлгох гэж магадгүй. Яг л бурхан хизээч царай хардаггүй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнд одоо хүнийг илүүд тэгээд дараагийнх нь арай дутуу ийм байдлаар сайн мэдээний үйлчлэл бурхан томилоогүй. Бидний хүн болгоныг өөрийн гэсэн бэлэг авьяасын дагуу тийм ээ Коринтын 12 дугаар бүлэг дээр хэлсэн шиг бэлэг авьяасын дагуу өөрийн гэсэн өнгө төрхийг үйлчлэлийг бидэрт даалгасан. Заримыг нь номлогч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь багш, заримыг нь одоо юу гэдгийг хүүхдийн цуглааны багш, авралын зар тараагч, пастор, хончин одоо юу гэдгийг. Тэгээд эсийн бүлгийн удирдагч өнөөдрийн одоо орчин үеийн юугаар бол хүүхдийн цуглааны багш, магадгүй шоронгийн үйлчлэлд дууддаг, магадгүй өөр одоо юу гэдгийг гадуурхагдсан хүмүүсийн төлөө, эсвэл эмэгтэйчүүдийн төлөө, хүүхдүүдийн төлөө ч гэдэг юм. Янз бүрийн дуудлагад дууддаг. Энэ бүхэн нь ерөөсө бурхнаар зиндаалагддаг. Яг адилхан сайн мэдээ ярьж байгаа. Яг адилхан сайн мэдээний үйлчлэл тэнцээ явж байгаа. Тийм учраас Паул энэ 6 дугаар ишлэл дээр маш тодорхой хэлсэн байгаа. Юу ч над дээр нэмэгдээгүй сайн мэдээний тухай гэвэл юу ч нэмэгдээгүй. Яг адилхан. Яг л бурхан хизээч нүүр царай хардаггүй. Өөрөөр хэлбэл үйлчлэлийг ялгуурлагдаггүй. Элч нар амар мундаг. Тийм ээ тэр хөдөө явж байгаа, хөдөө үйлчилж байгаа тэр Паул бол яах вэ дараагийн нэгс. Мундаг элч нар бол эдгийчүүдэд ингэж үйлчилж байна. Тэгтэл Паул яаж зүгээр хайр үндэснүүд гэсэн ийм замаар ерөөсө хараагүй гэсэн ийм байдлаар юм хэлж байна. Тэгээд 7 дугаар ишлэлээр харин ч эсэргээрээ хоцлуулагчдын төлөөх сайн мэдээ Петр даалгдсан шиг хоцлуулгүйчүүдийнх нь надад даалгдсаныг тэд нар харсан гэж. 7 дугаар ишлэлээр тэд нар харсан. Тэгээд тэд нар бас надад өгсөн нэгүслийг бас мэдсэн гэж хэлж байгаа. Ямар нэгүслийг Паулыг хэн байхаас нь одоо хүртэл бурхан аваад тэгээд ерөөс нь тэр нэгүслийг ярьж байгаа. Тэр сайн мэдээний ойлголтыг нь ярьж байгаа. Тэр үйлчлэлийг нь ярьж байгаа. За баярлалаа. Хайналгаад унах чинь. За тэд нар харин яаж хүлээж авсан гэхээр би мундаг, чи дутуу,
Тийм учраас за яг хөдөө чамайг зөвшөөрье гэдэг замаар ерөөсөө хандаагүй. Харин ямар замаар хандсан гэхлээр тэд нар бие биенийхээ дууцагдсан үйлчлэлийн өнгө төрхийг, үйлчлэлийн чиг шугамыг аль альнийгаа бие биедэгээ ойлголцсон. Тэгэд 9 дугаар ишлэлээс харах юм бол тэд нар өөрсдийнхөө нөхөрлийн баруун гарыг сонгосон гэж. Өөрөөр хэлбэл монголоор бол айгүй тодорхой ойлгогдож байгаа үстэй те. Нөхөрлийн баруун гарыг сонгосон гэдэг чинь одоо сайнаар хүлээж авсан хамтдаа ингээд ажиллацгаая гэсэн. Тэгээд төгсгөлийн хэсэгдээс харах юм бол ингэснээр би харийнхан руу тэд нар хозлуулагч руу явах юм а гэсэн. Өөрөөр хэлбэл маш тодорхой стратеги тэд нар ярилцсан байх нь шүү. За би гадагшаа явна. Би болохоор одоо энэ Юдэн аймагаас цааш хэсгийг нь ингэж явна. Та нарын хаваараа ингэж явна. Тагилсан. Сайн мэдээний хамт ажиллах. Хэрвээ бид нар монголчуудад сайн мэдээг үнэхээр түгээе гэж бодож байгаа бол бид нар өөрсдийн дуудагдсан бэлэг авьяас тэр орон зайг бид нар одоо хүлээн зөвшөөрч бие биендээ нөхөрлийн гараа сунгах хэрэгтэй гэсэн утгатай. Эцнэр тийм байдлаар Паулыг хүлээж авсан. Нөхөрлийн гараа сунгасан. Өнөөдөр Монголын Евангели Лютерн чуулган хаасаагүй очиж сайн мэдээ Лютерн чуулгануудыг барья, тарья гэж байгаа бол бид нар тухайн орон нутагт байгаа өөр сүм чуулгануудтай хамтран ажиллахаас өөр арга байхгүй гэсэн үг. Тийм үстэй тийм ээ. Тэд нар хэрэггүй, бид нар ганцаараа хийж чадна, бид нар мундаг, тийм ээ. Бид нар сайн энэ гэсэн ийм замаар ерөөсө боломжгүй. Бүгд хамтдаа ажиллах гэсэн хэрэгтэй гэсэн. Монгол чуулганд бид нар чухал хэд хэдэн байгууллагууд байгаа. Энэ бүхнийг нэгтгэж, энэ бүхнийг хамтд нь ажилуулдаг. Монголын Евангелийн эвсэл, Монголын пастор ахлагчдын холбоо гэж саяхан бас 2 жилийн өмнө байгуулагдсан Монгол дагалдагч үндэсний хөдөлгөөн гэж. Хамтдаа сайн мэдээг одоо тараацгаая гэж. Ялангуяа Монгол дагалдагч хөдөлгөөн бол 2033 он гэхэд 300 сүм чуулган бүгдээрээ тарьцгаая гэсэн ийм зорилготой. Хаасаагүй. Гэхдээ энийг ганцаараа хийж чадахгүй болохоор янз бүрийн одоо сүм чуулгануудыг уриалсан ийм хөдөлгөөн эхлүүлсэн байж байгаа. Дөрөвдүгürt сайн мэдээгээ бид нар монголчуудад сайн сонсгомоор байвал яг ч тавай. Сайн мэдээгээр амьдрах хэрэгтэй. 10 дугаар ишлэлээр харах юм бол бидэнд ядуусыг санаж байгаарай гэсэн нь жухамдаа хийхийг ирмэлздэг зүйл минь юмаа гэсэн. Ядуусыг санаж байгаарай. Нэг Ерүслимхэн өөрсдөө нэлээд ядуу шүү дээ. Тэгээд өөрсдөө санаж байгаарай гэж хэлсэн юм уу? Яасан юм бол эсвэл ерөнхийдөө сайн мэдээ бол зөвхөн яригдах биш харин амьдрагдах ийм чухал мэдээ гэдгийг санаарай гэж хэлсэн юм болов. Алин ч байсан байж болно. Ямар ч хэлсэн хэрвээ бид нар сайн мэдээг бусдад сонсгомоор байгаа бол бид нар сайн мэдээгээ өөрөө үйлдэх хэрэгтэй. Сайн мэдээний энэ үйлчлэлийг сайн байгааг хамгийн тодор харуулж байгаа нэг зүйл бол орон нутагт байгаа нийгмийн гадуурхагдсан хүнд хэцүү амьдралтай хүмүүст бид нар хүрэх. Энүүгээр магадгүй Христ итгэлийнхэн зөвхөн Монголд ч биш хаасайгүй тийм ээ. Нилээн одоо танигдсан бахаа гэж бодож байгаа. Яг л сайн мэдээ өөрөө бид нарыг түүнд ятгадаг. Паул ч хэлсэн. Тэр бол миний хийхийг хүсдэг зүйлээ гэж. Хэрвээ бид нар бусдад сайн мэдээг тунхаглаж байгаа бол Бурхан бол сайн, Бурхан бол хайр, Бурхан бол инэрэнгүй гэж ярьж байгаа бол яг тэрүүгээрээ бид нар амьдрах хэрэгтэй гэж. Яг тийм хүмүүс гарсан бол яг ном дээр бичсэн тийм ээ. Харчаад Бурхан чамайг ивэ гэж туслахгүй өнгөрөх юм бол таны итгэл чинь хоосон итгэл байна гэж. Тэгэхээр энэ чинь Паулын энэ 2 дугаар бүлгийн энэ эхний 10 ишлэлдэр тэр яриад байгаа тэр сайн мэдээний 4 чухал элементийг хэлсэн байна. Паул элч нартай тэр зөвшөлдсөний сайн мэдээний зөвшөлдслийг хийсний 4 чухал элементийг өнөөдөр бид нар ярьлаа. Нэгдүгээр бид нар сайн мэдээний нэгдлийг эрэлхийлэх хэрэгтэй. Хоёрдугаар бид нар сайн мэдээний цэвэр байдлыг нь шалгах хэрэгтэй. Гуравдугаар бид нар сайн мэдээний хамтын ажиллагааг одоо үйлдэх хэрэгтэй. Дөрөвдүгээр бид нар сайн мэдээгээрээ яг амьдрах хэрэгтэй гэсэн. Тэгжээж бид нар сайн мэдээгээ бусдад ойлгомжтой одоо сайн тунхаглах юм а гэж.
Амен. За тэгээд бүгд хамт эзний өмнөрөө залбирцгаая. Мөнхийн Тэнгэрлэг их эзэн минь танд баярлалаа. Тэгээд өнөөдрийн бас энэ үгээр дамжуулан Төөрийнхөө сайн мэдээг дахин бидний зүрх сэтгэлд бас ойлгомжтой болтол өнөөдөр бас дахин биднэрт тунхаглаж өгж байгаа учраас баярлалаа эзэн минь. Тэгээ бид нар үргэлжлүүлэн сайн мэдээний нэгдэл, шалгуур, хамтын ажиллагаа, амьдралыг үргэлж харахад хувь хүнийхээ зүгээс, чуулганыхаа зүгээс бид нар харж мэдэрж энэ сайн мэдээний зөвшөлтсөл дотор зөвөр их эзэн минь ажиллахад, амьдрахад, тунхаглахад туслаарай эзэн. Энэ бүгдийг Есүс таны нэрээр залбирлаа. Амен.